хийх нь зүйтэй болов уу? Жил бүр уламжлалт цагаан сарын баярын өмнөх нь Монгол Улсын ерөнхийлөгч 100 хүрсэн Ахмадуудад хүндэтгэл үзүүлж гарын бэлгээ гардуулдаг уламжлалтай. Тэгвэл манай аймагт 100 настай 2 Ахмад тариалан Бөхмөрөн суманд эрүүлийн хааж дурж байгаа бөгөөд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга ерөнхийлөгчийн бэлгийг гардуулав өглөө. 17 дугаар жарны муу нүрт хэмээх гал бичин жилийн сар шинийн босгон дээр Монгол Улсын ерөнхийлөгч Монголын цахиагийн нийлбэгт орж 100 болон түүнээс дээш насны ахмадуудаа гарын бэлэг явуулсныг аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга чимд гардуулав өглөө. Одоогийн байдлаар улсын хэмжээнд 97 болон түүнээс дээш настай буурлууд 110 байдаг бөгөөд манай аймгийн хэмжээнд 100 нас хүрч байгаа 2 буурал байдаг гэж. Гээ өгтө Цэжнэн Бөхмөрөн сумын Харалтад баг Үлэмж өгтө Чулуун Тариалан сумын 5 дугаарт амьдарч байна. Цэжингой 1916 онд одоогийн Бөхмөрөн сумын нутагт Малчнард ген том охин болон төрсөн бөгөөд эцгийнхээс гуруула эрэгтэй эмэгтэй 2 дүүтэй тэрээр 13 настайгаас эхлэн мал малсан бөгөөд насаараа нэгдэл болон хувийн мал маллан сайлчин хийж байгаад өндөр насны тэтгэврт гарчээ. Цэжингой 2 охин 1 хүү төрүүлж өсгсөн бөгөөд одоо том охин нь 73 настай Улаанбаатар хотод амьдарч байгаа юм байна. Дунд хүн ертөнцийн мөнхөсийг үзүүлсэн байна. Бага охин нь 65 настай одоогоор ээжийнхээ хамт Харалтад багийн нутаг Хадаан усан нэртэй газар тарган сайхан үлжиж байна. 2 хөл хөшиж өвддөг нүдний хараа муудснаас өөр өвчин зовлон алах хэмээн настан маань хуучилсан байна. Амьдралдаа үтсэн хамгийн хүнд үе 13 настай байхад буюу 1929 онд ноёдыг бүрлгэж малыг нь хураасан энэ ажил 3 жил үргэлжилсэнийг харуулсан дурсан ярьсан байна. Дараагийн мэдээ хүргэж байна. Аймгийн хөдөлмөрийн хэлцээс 2016 онд хийж хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийнхээ эхлэл болгож иргэдийг төр ажлын байраар хангаж замын цас цэвэрлэгээний ажил одоогийн байдлаар 110 хүнийг ажилуулдаг байна. Аймгийн хөдөлмөрийн хэлтсээс иргэдэд төр ажлын байраар хангаж нийтийн хамарсан ажлуудыг ихээр зохион байгуулдаг. Энэ жил хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төсөл хөтөлбөрүүдийнхээ эхлэл болгож замын цас цэвэрлэгээний ажлыг аймгийн хот төгжил цэцэрлэгжүүлэлтийн газарт хамтран эхний ээлжинд 50 хүнийг ажилуулсан бол 2 дугаар ээлжинд 60 хүнийг өчигдрөөс эхлэн ажилуулж эхэлсэн байна. Эхний ээлжинд замын цас цэвэрлэгээнд ажилласан 50 хүн Улаанбаатарын төв замуудын цасыг 5 өдөр цэвэрлсэн бол дараагийн ээлжинд ажиллаж байгаа 60 хүн орон сууцнуудын дунд шинээр тавигдсан замуудын цасыг цэвэрлэж байна. Дээрх цас цэвэрлэгээний ажилд хамрагдаж байгаа иргэд өдрийн 8 цагаар ажиллаж нэг өдөрт 21600 төгрөгийн цалин авах юм байна. За манай хөдөлмөрийн хэлцээс хэрэгжүүлдэг төсөл хөтөлбөрүүдийн нэг буюу нийтийн амарсан арга хэмжээ 16 онд одоо хэрэгжээд эхэлж байна. За энэ арга хэмжээний хүрээнд ерөнхийдөө ямар ажлууд хийгддэг вэ гэвэл мэдээж одоо нийт эзэмшлийн гудамж талбай тогтчил бүтээн байгуулалтын ажлууд, за дулаараа дэрс үед одоо энэ хогоо эдлийг цэвэрлэх, за мөн дээрээс нь одоо энэ ногоон байгууламж усалж арчлах, мод тарих, зөвлөгжүүлэх гэх мэтийн ажлуудыг ерөнхийдөө хийгддэг. За энэ оны хувьд болохоор одоо нийтийн амарсан ажил маань ерөнхийдөө энэ замын цас мөс цэвэрлэх юм ажлуудаар эхэлсэн байгаа. За энэ манай аймгийн зам ялангуяа энэ алтрага агуулга ихтэй байгаа учраас энэ зам цэвэрлэх одоо энэ ажлыг ерөнхийдөө энэ нийтийн амарсан арга хэмжээний хүрээнд хийгээд эхэлсэн байгаа. Өнгөрсөн 7 хоногт нийтдээ нэг 50 хүнийг 5 хоног ажилласан. За өчигдрөөс буюу 2 сарын 4-өөс нийтдээ нэг 60 хүнийг 4 өдрийн ажилд ажиллаад эхэлсэн байгаамаа. За энэ хүмүүс нийтдээ одоо энэ шинэ байрнуудын дундах шинэ замууд, за мөн дээрээс нь одоо энэ цагаан алганаас улуул тийшээ иргэсэн хар замаа тойроод наадмын талбай уртлын замууд гэх мэт замуудыг цэвэрлэнэ. За дараагийн хэсэг хүмүүс маань одоо галын уулзураас 640 хүртэлх замуудыг ерөнхийдөө цэвэрлээд эхэлсэн байна. За ерөнхийдөө энэ цэвэрлэгээний ажил маань хүмүүсээр ингээд одоо замын ажлууд дуусж байгаа. За цаашдаа бол энэ төр ажлын байранд бол хүмүүсийг бүртгээд ажилуулах боломжтой. Тийм болохоор одоо иргэд маань одоо зөвхөн цас цэвэрлэгээний ажил бишээ энэ ажил маань цаашдаа дулааны улиралд бол одоо бусад одоо ногоон байгууламж усалж арслах гэх мэт ажлуудад ажиллах учраас зөвхөн цасны ажил биш цаашдаас төр ажлын байранд бүртгүүлээд ажиллаж болно гэдэг. Цаашид хөдөлмөрийн хэлтсээс иргэдийг төр ажлын байранд байнга бүртгэхээс гадна нийтийн хамарсан ажлуудыг олноор зохион байгуулах юм байна. Та эрхэлсэн ажилгүй бол хөдөлмөрийн хэлтс дээр очиж төр ажлын байранд бүртгүүлснээр дараагийн төслүүдэд хамрагдах боломжтой юм а. Дараагийн мэдээлэл хүргэж байна. Өнгөрсөн онд Улаангон сумаас аймгийн түүхт 90 жилийн огт нь миний гэрээс манай хотын хөгжил эхлэн аяныг зарлаж алуун байгууллага аж ахуйн гэж айл өрхүүдийн дунд болцол уралдааныг эхлүүлсэн. Тэгвэл улс уралдааны болцлыг хангасан алуун байгууллага айл өрхүүд тодорсон байна.
Улаан ум суманд өнгөрсөн оны 2 дугаар сарын 9-нд игсэн миний гэрээс манай хотын хөгжил эхлэн 80-ны хүрээнд зарласан болцол уралдааны дүн гарч тус уралдааны шалгуур үзүүлэлтийг хангасан албан байгууллага ажихын нэгж айл өрхөд тодорсон байна. Энэхүү аяны зорилго нь аймаг байгуулагдсны түүх 90 жилийн ог өгсөн ажлын хүрээнд хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, таатай орчин бүрдүүлэх нийтийн эзэмшлийн зам талбай, албан байгууллага ажихын нэгж баг, гудамж, хороолол, айл өрхийн гадна тохижилтыг сайжруулах ажлыг бодит ажиллагаа болгоно хэрэгжүүлэхэд оршсон байна. Энэхүү аяны удирдамжтэр үргэлжлэх хугацаа 2015 оны 2 дугаар сарын 9-ээс 2015 оны 7 дугаар сарын 15-ыг хүртэл гэж байгаа ч заасан хугацаанд болцолт уралдааныхаа шалгаруулалтыг хийж дүнгээ гаргалгүй явсаар шинэн гарсан. Тэгвэл тус аяны хүрээнд зарласан болцолт уралдааны шалгаруулалтыг Улаан ум сумын засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг хяналт тавьж болцол хангасан албан байгууллага айл өрхүүдийг тодруулсан байна. 4 номинацаар шилдэг тэргүүнүүдийг тодруулсан байсан ч ажлын комиссийн хяналт шалгалтын явцад сум хотын тэргүүний тогтчлолтой баг, шилдэг тогтчлолтой гудамж номинацийг шалгарах болцлыг хангасан баг гудамж гараагүй гэж байна. Харин шилдэг тогтчлолтой байгууллага ажихын нэгжээр 3, мөн үлгэр жишээ тогтчлолтой айл өрхөөр 5-ыг тодруулсан байна. Энэхүү аяны 5 сая төгрөгийн шагналын сантай бөгөөд сумын засаг даргын нөөц сан болон бусад их усраар гарган гэж уралдааны удирдамжнэр бичсэн байдаг. Тэгвэл энэхүү уралдааны шагналыг сумын байгаль хамгаалах сангаар гаргахаар болсон ч туссаа нь одоо хүртэл нээгдэг байгаа юм байна. Аяны болцод бол нэлээд юутай алган газрууд нь бол 10 шалгуур үзүүлэлттэй. Баг гудамж хорооллын хэмжээнд бол 7 шалгуур үзүүлэлттэй, айл өрхийн хэмжээнд бол 9 шалгуур үзүүлэлттэйгээр ийм болцол гарсан байгаа. Ийм болцлыг бол хангасан байгууллага аж ахуйн нэгж шалгуур үзүүлэлтийг албан байгууллага аж ахуйн нэгжийн хэмжээнд 90-ээс доошгүй хөгж оруулсан. Баг гудамж хорооллын хэмжээнд 70-аас доошгүй, айл өрхийн хэмжээнд 80-аас доошгүй хувийг хангасан тохиолдолд уралдааны болцол шалгуулалтанд оролцуулсан байгаа. Нийт албан байгууллагаас бол 22 албан байгууллага материалаар ивэлсэн. Үүнээс бол ирүүлсэн байгууллагуудаас бол 4-р цэцэрлэг 92 оноо авсан. За нархан 3-р цэцэрлэг 86 оноо авсан. Колибрийн дээд сургууль 84 оноо авч одоо өөрөөр энэ 3 байгууллагыг бид нар бол албан байгууллагуудаас шалгаруулсан байгаа. За айл өрхийн хэмжээнд бол нийт 9 багаас л материал ирсэн байгаа. 1, 3, 4, 7 дугаар бол материалын ирүүлэг байгаа. 2 багаас бол 2 материал ирсэн. Айл өрхүүдийн хэмжээнд шалгаруулалттай болоход бол 2 дугаар багийн иргэн Д баяраа бол 94.2 оноогоор за 10 дугаар багийн иргэн Максэр 88.5 оноо 11 дугаар иргэн Тамсрны од гэрэл 82.8 6 дугаарагийн иргэн Эрдэнэ очир 90 оноогоор ингээд 90 оноо. За 5 дугаарагийн иргэн Сүхэ нар мандах гээд 91.4 оноогоор ингээд нийт 5 айл өрх бол энэ шалгуур үзүүлэлтийг хангасан байгаа. Тэгээ шалгуур үзүүлэлтийг бид нар бол дүгнээд бол застрын зөвлөөр хэлцээд дүгнээд бэлэн болсон. Одоо шагнал урамшууллыг өгөх асуудлын байгаль хамгаалах сангаас бол шийдвэрлэх байтал одоо хүртэл бол данс нэгдэхгүй ингээд хойшлогдсоор байж байна. Мөн миний гэрээс манай хотын хөгжил эхлэн 80-ны болцолт уралдааны талаар манай телевизийн болжооны бошгоо нэвтрүүлэгт иргэд холбогдож тус уралдааны удирдамжийг өөрчилж дахин өөр удирдамжийн дагуу шалгаруулалт хийж байна гэсэн гомдлын дагуу холбогдох мэргэжилтнээс тодруулсан юм а. Тэгэхээр энэ уралдааны удирдамж аяны удирдамж маань өөрчлөгдөөд бас ахаад өөр удирдамж гаргаад өөр шалгуур үзүүлэлт гаргаад ахаад дүгнсэн яриа бас байна л да гадар хүмүүс. Тэгээ зарим хүмүүс маань урд нь ингээд шалгарсан байсан айл өрхийг ахаад өөр шалгуураар шалгаад ахаа хасаа ичлаа. Ийм асуудлууд байна л да. За аймагт бол манай баг өрөөс нэг өрхийг уулсан. Аймаг шагнуулахаар тэр 9 багаас бол 9 өрх бол аймгийн застрын шагнал авсан байгаа өргөмжлөлөөр шагнагдсан. Гэхдээ мөмийн шагналгүй. Манайх бол яг зөвхөн тэр аймгийн хэмжээнд явагдсан асуудал. Манайх улаан бол яг тэр бид нар болзлынхаа шалгуур үзүүлэлтээр дүнгээ гаргасан байгаа. Аймагт явсан 9 иргэнээс бол Амьрдогийн Жамс гэж иргэн бол 6 дугааргийн иргэн. Тэр хүн бол очоод юу яасан? Аймгаас бол өргөмжлөл авсан байгаа. Тэр иргэн бол нэлээд асуудал яриад байгаа л да. Тэр иргэн бид нар яг комисс застрын захирамжаар байгуулагдсан комисс 7 хүн бүрэлдэхүүнтэй комисс яг энэ айл бүрээр өрхүүрээр явж үтсэн. Бүх албан газруудаар яг зөвхөн энэ хүмүүс бас буруу ойлголттой байгаа. Зөвхөн ногоон байгууламж гэж биш. Энэ жишээл одоо би энийг bir тодорхой хэлж өгье л да.
жишээл айл өрхийн хэмжээд ийм асуудлуудаар яаж байгаа. За өөрийн эзэмшил эмчлийн хашаага байнга цэвэрлэж хоггүй байлгах, хогоо английн ялах гэлбэрийг нэвтрүүлж, кэвшиж, хогийн нэгдсэн цагтаа хогоо хяналтайгаар тээвэрлэж асгах. За хоёрдугаарт нь хашаага тэгшилж гэрээлэн тусч хэлсэн байх гээд хаалгаа буданд хэлж стандартын дагуу хаягжуулсан байх. За дөрөвд нь бол стандартын шаардлага хангасан ариун цэврийн нойлын байгууламжтай болж халдваргүйтэл хийлгсэн байх гээд. За тавд нь бохир усны цооног стандартын дагуу хийж таглаатай болгож сэмтэл нь халдваргүйтэл хийлгсэн байх. Зургаад нь нохоотой айлхрууд өдрийн цагаар ууж тусгай байртаа болгож агтлуулж файзжуулан вакцинжуулалтанд хамруулсан байх. За долоод нь гудамж өрхөөрөө зохион байгуулалтанд орж асуудлаа хамтран шийдвэрлэдэг байх. За 8-д нь хашаандаа 5-аас доошгүй том мод 10-аас доошгүй бүт цойг тарьж суулгах ногоон байгууламж бий болгож зүлэгжүүлэх бичил хүлэмж байгуулж жимсний мод тарьж амжиргаагаа хангах нөхцөлийг бүрдүүлсэн байх гээд. 9-т нь бол төвийн суурьшилт байгаа айл өрх нь малгүй байх гээд ийм 9 шалгуур үзүүлэлтийг оруулсан байгаа. Тэгэхээр хүмүүс бас зарим нь ойлгохгүйгээр зөвхөн бид нар одоо хашаага зогссон хэлэлцсэн. Зарим нэг нь бол би хашаанда одоо ийм цэцгийн мандал хийцсэн гэдэг байдал хэлээд байгаа байхгүй. Энэ шалгуур үзүүлэлтийг хангасан айл өрхийг бид нар тэр сая дээр дурдсан 5 өрхөл энэ шалгуур үзүүлэлтийг хангасан байгаа. Ямар ч тач хил ам дагууч нийлээд хүлээлт үүсгэж байсан миний гэрээс манай хотын хөгжил эхлэл нь уралдааны дүн гарч шилдэгүүдэд тодрууллаа. Харин шалгарсан албан байгууллага айл өрхүүдийг хизээ шагнаж урамшуулах нь тодорхойгүй байна. Дараагийн мэдээ хүргэж байна. Аймгийн хөдөлмөр хэлтээс аймгийн баялаг бүтээгчдийг дэмжих холбоотой хамтран улсад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг худалдан авахд ард иргэдэд уриалгах зорилгоор хэрэгжүүлж байгаа миний сонголт хөгжилд хөтлөх худалдан авалт аян үргэлжилж байна. Орон нутгийнхаа хөгжил дэвшилт бодиттой хувь нэмэр оруулж өөрийн гэсэн брэнд бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байгаа аймгийнхаа баялаг бүтээгчдийг дэмжих зорилгоор аймгийн баялаг бүтээгчдийг дэмжих холбоо хөдөлмөрийн хилцтэй хамтран миний сонголт хөгжил хөтлөх худалдаа авалт нийгжлийн аяныг амжилттай хэрэгжүүлсээр байна. Аяны хүрээнд увсад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг худалдан авахд ард иргэдийг уриалгах зорилгоор аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид болон улаан сумын удирдлагуудыг худалдан авалтанд дуудаад байсан. Тэгвэл өнөөдөр тус аянд нэгдсэн эмнэлгийн дарга мөн шинэ улаан захын захирал нар нэгдэж увсад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг худалдан авлаа. Та бүхэн энэхүү аяны дэмжиж бараа бүтээгдэхүүнийг худалдаа авснаар гадагшаа урсгах мөнгөний урсгалыг дотооддоо үлдээх, цаашлаад эдийн засгийн хямралыг хамтдаа даван туулах гарцыг бий болгож чадах юм а. За ингээд энэ ийм сайхан орон нутагт үйлдвэрлэлийг бас сэтгэл итгэл зориг гаргаж одоо ийм үйлдвэрлэлийг явуулж байгаа одоо Кашмирын эзэн охин чамд одоо цаашдын чинь ажилд улам их амжилт хүсэж нутаг орныхаа ард иргэдийг өөрийн гэсэн энэ үйлдвэрлэлээр хангаж байх мөн өөрөө ч гэсэн энийгээр олон хүний ажлын байрыг бий болгож энэ үйлдвэрлэл үйлчлэгээ чинь өшөө цаашаа өргөжих болтугай гэж одоо хүсье. Тэгээд ард иргэд чинь үйл ажиллагааг чинь сайхан дэмжих болтугай гэж ерөөё. Увс аймгийн хөдөлмөрийн хилтээс баялаг бүтээгчдийг дэмжих холбооны хамтарсан одоо ард иргэдтэй орон нутгийн үйлдвэрлэлээ дэмжих энэ уриалга үйл ажиллагаа явуулж байгаад одоо хувь хүний хувьд би маш их баяртай дэмжиж байна. Тэгээд энэ аяны уриалгад оролцох одоо дуудлагыг би аймгийн иргэдийн хурлын тэргүүлэгч самдын амраагаас хүлээж авсан. Тэгээд өнөөдөр энэ өсөх Кашмир гэсэн энэ Улаангом хотод үйл ажиллагаагаа явуулдаг ноолуур одоо хоньны носон эдлийн үйлдвэрлэлийн одоо дэлгүүрээс би өнөөдөр сар шинийхаа баярт зориулж одоо хүүхдүүдтэй сар шинийхаа бэлгийг сонгох гэдээ ирээд байж байна. Мөн ингээд өнөөдөр би энэ өсөх Кашмирын үйлдвэрээс бол 250 мянган төгрөгөнд одоо 2 хүүхэдтэй ноолуурын эдлэл худалдаж авч байна. Тэгээд өөрийнхөө энэ үйл ажиллагаагаа цаашаа уриалгахыг одоо 2 хүнд хүсэж байна. Нэгдсэн эмнэлгийн мэс заслын зөвлөх эмч Эл Гаан хуйг эмчийг мөн нийгмийн халамж үйлчилгээний хилцээний дарга оюун чимэг нарыг одоо миний энэ уриалгыг хүлээн авч энэ баялаг бүтээгчдийн дэмжих үйл ажиллагааг цаашаа үргэлжлүүлэхийг хүсэж дуудаж байна. Увс аймгийн хөдөлмөрийн хилтэс Увс аймгийн баялаг бүтээгчдийн холбоо хамтраад одоо энэ увсад үйлдвэрлэе гэсэн миний сонголт гэсэн ийм аян зохион байгуулж байгаа юм байна. Одоо энэ аянд төлөөлөгч Ганбаатар намайг өрсөн юм аа. Тийм учраас одоо би энд ирээд Увс аймагт үйлдвэрлэсэн 10 гурал цэцрагны шүүс одоо энэ өхрийн нүдний шүүс цэцрагны шаар одоо энийг худалдаж авч байна. Тэгээд нийт увсчууд улаангомчууд энэ аяндаа нэгдэж энэ баялаг бүтээгчтэй
дэмжээрэй. Өвсөд үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнээ дэмжиж одоо орон нутгад хөрөнгө оруулалт хийгээрэй гэж уриалмаар байна. Тэгээ одоо минийс хойш өрх хоёр хүн бол Баялаг өвс компани захирал Нэм Самбуу, аймгийн иргэдийн төлөөлөгч, аймгийн иргэдийн урдын төлөөлөгч Чэ Баттал хоёрыг одоо урьж байна. За юуны энэ одоо удахгүй болох сар шинийн баярын мэнд хүргэе. Бүгд увсын ард түмэндээ. За манай баялаг бүтээгчдийг дэмжих холоо Увсан аймгийн хөтөлбөрийн хилцэн хамтран бусад үйлдвэрлэлийн миний сонголт гэсэн ураг мань дэмжиж одоо оролцож байгаа энэ хүмүүстээ бас маш их баярлалаа гэж хэлмээр байна. Цаашид бас энэ ураа маань бас үргэлж явах юм аа. Хөтөлбөрийн хилцээс зээл дэмжлэг авсан хүмүүсийн бараа бүтээгдэхүүнүүд бол усад үйлдвэрлэв одоо 1, усад үйлдвэрлэв 2 гэсэн борлуулалтын цэгүүдээр маань дэлгийдэн тавьсан байгаа. Та бүхнийг бас бидний уриалгыг дэмжиж оролцсонд маш их баярлалаа гэж хэлмээр байна. За мөн дэмжлэг авсан үйлдвэрлэл эрхлэгчдийгээ бараа бүтээгдэхүүнээ энэхүү борлуулалтын 2 зэг дээр тавьж борлуулах одоо бүрэн дүүрэн боломж нээлттэй байгаа шүү гэдгийг бас уриалны хэлмээр байна. Хэрвээ одоо бараа бүтээгдэхүүнээ энэхүү борлуулалтын цэгүүдээр дамжуулан борлуулахыг хүсэж байгаа бол аймгийн хөтөлбөрийн хилцэст хандаарай гэж уриалмаар байна. Энэхүү аян нэгтгэхийг хүсэн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч хувь хүн аж ахуйн нэгжүүд хөтөлбөрийн хилцээр очиж бүртгүүлэн бараа бүтээгдэхүүнээ увсад үйлдвэрлэв борлуулалтын цэгүүдэд тавьж борлуулах боломжтой байна. Та бүхнийг баялаг бүтээгчдэд дэмжиж энэхүү аян идэвхтэй хамрагдаж увс нутагтаа үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ олноор сонгон авахыг уриалж байна. Хэсэг хугацааны реклам сурталчилгааны дараа MBC-ийн ус мэдээлэл хөтөлбөрийн өгшлийг хүлээн авч үзнэ.